байна уу? Ойр бичлэг хийсэн үү? Тэгэхээр одоо бид нэр ямар бичлэг хийх вэ гэхээр Тэмүүгээс юм захиалахад хэр найдвартай вэ гэдэг юмд хариулна. Тэмүү бол хүн хүнээсээ шалтгаалдаг. Ягаад гэвэл хүмүүс амар тэр бараа ингээд догтлоод хүлээж штэ. Тэгвэл өөрт нь таалагдахгүй байвал сэтгэл дундуур байдаг. YouTube дээр ингээд бичлэгүүд явдаг штэ. Энэ жоохон муухайчлээ, миний сэтгэлд хүрсэнгүй гэдэг. Тэр сэтгэлд хүрэхгүй шалтгаан нь өөрөөс нь шалтгаална. Амар ингээд гоё хүлээл, амар гоё зуршиг юм их хахтаа гэсэн чинь өөрт нь жоохон таалагдахгүй хүмүүс сэтгэл дундуур болчдөг. Миний хувьд бол Тэмүү маш найдвартай гэж боддог. Яг л нөгөө манай эргэн тойрныхан Тэмүүгээс юм захиалдаг болцсон. Тэгээд манай хамаатны их чинтэр Тэмүүгээс юм захиалаад дэлгүүр мэлгүүр нээсэн. Тэгээд ер нь бол ихчээсээ амар ингээд юм асуувал авлаад үзсэн чинь Тэмүү бол амар миний хувьд найдвартай гэж надад хариулсан. Ягаад гэвэл яг заасан хугацаанд ирдэг, тэрнээс ч өмнө ирдэг учраас амар гоё гэсэн. Тэгээд би болонгууд Тэмүүгийн үнэн бас боломжийн яг бөөний үнээрээ юм шиг санагддаг гэж манай их хариулсан. Би тэгээд Тэмүү татсан байхгүй юу? Тэгээд Тэмүү татаад үзсэн чинь ер нь бол үний хувьд бол амар гоё мөлий. Тэгээ би жоохон мөнгөтэй болохоор эндээс юу захиалахаа бүр амар харцсан байгаа. Амар гоё юмуд байсан. Тэгээд ерөөхдөө бол Тэмүү бол миний хувьд найдвартай гэж боддог. Тэгээд Тэмүүгийн яг юу гэх юм бол Тэмүүний гэх юм бол Тэмүүгийн гэх юм болов уу? Тэмүү аппликейшн гэсэн. Тэмүү аппликейшнаас юунаас өөрөөсөө сэргийлэх вэ гэдэг бас асуулт гарч ирж байгаа. За одоо болонгууд ингээд фэйсбүүкээр амар явж байгаа. Тэмүүгээс хурамч яг тэр аппликейшнаас нь ирээгүй өөр ийм хурамч хүнээс ингээд Тэмүүгийн хурамч хүнээс ингээд мессенж ирж байгаа, хакерт гэсэн үг. Мессенж ирж байгаа. Тэр мессенжүүд нь олонгууд ингээд амар гоё юмнууд зурчилгаа юм шиг нэг амар гоё мэдэн штэ. Тэгээ хүмүүс тэрийг мэдгүй дарчдаг. Тэгэхээр шууд дансныхын дугаар муугаар нь Тэмүүтэй холбоотой байдаг учраас тэр хүн ингээд мөнгөний авах магадлалтай. Магадлал бол нэлээд өндөр. Яагаад гэвэл штэ. Мэдээ бүр тодорхой тайлбарлаад өгье. Тэмүү ч ингээд олон улсын карт март гэж нэгдэхгүй штэ. Нэгтгэл үү? Би сайн мэдгүй нэг намайг бол нэгдэхгүй гэдсэн баха. Би бол нэгдэхгүй гэж бодож байна. Би ихтэй яг өөрөө болгоо юм захиалж үзээгүй. Тэгээд тэр ер нь тиймэрхүү мессенж ирэх юм бол та нар битгий дараарай. Дарах юм бол хакердуулах юм уу? Дасны чинь дугаараар мөнгө чинь авах маш эрсдэлтэй. Яг авах гэсэн юм ингээд авахтаа л тэр юу лээ картныхаа дугаар муугарыг тэрнээс иш ингээд мессенжүүд ирээд энэ дээр дарнуу марнуу гэх юм бол нэг амар дараа тэргүй. Яагаад гэвэл хакердах магадлал маш өндөртэй байдаг шүү гэж сануулъя. Тэгээд тэр мессенжүүдээс өөрөө ингэж хамгаалах нь шүү. Би танд зааж өглөө шүү. За ингээд өнөөдрийн бичлэг дуусла. Bye. Чадвал ойрхон бичлэг оруулна. За нөгөө ойр үед маа дүү ирээ дүүгээ харж явах амжихгүй байгаа. Bye.